Ерөнхий сайд хийж байсан хоёр хүнийг бол дэмжиж чадахгүй. Энэ хоёр хүн бол Монгол улсад Монголын ард иргэдэд маш их хор хохирол учруулсан. Шулуухан хэлэхэд бид нар дэлхийд 1-2-т орох тийм нөөц баялагтай ордосоо 5-6% хүртээд 90 хэдэн хувийнх нь баялагын үнц нь Монголоор ч орж ирэхгүй байгаа юм. Өнөөдөр бид хямарчаа сууж шít. Энэ бол тогтвортой байдлын гэрээ нэрийн дор одоо үндсэн дамсан корпорациудын тухайн үеийн эрх баригчтай хойволдож хийсэн дээрэм байхгүй юу? Дээрэм гэж хэлж болно. Би баяр даргыг сайн санаж байна. Энэ гэрээг хий гэж намынхнаа дарамтлаад би хардлагаар хариулснаа гэж хэлж ирсэн. Та хардлагаар хариулж чадахгүй. Өнөөдөр Монголын ард түмэн, Монгол улс, Монголын ард иргэд өр зээл өлөн хотоодороо хариуцлах хүлээж байгаа юм. Тийм учраас таныг дэмжиж чадахгүй. Хоёрдугаарт дэмжиж чадахгүй нэг шалтгаан бол одоо 80 жил биштэй 8хан жилийн өмнө сонгуулийн бодлоноос жагсаал цуглаан болж 5 ам хүний бүлээн цус урссан. Энэ хүмүүсийн 2 Дорнот аймгийн харьяат байсан шүү. Эдний арга эртэн 50 сая төгрөг өгөөд баг хэргийн үндсэндээ хаасан. Энэ бол тухайн үеийн эрх баригч нартай холбоотой. Хүн энэ хоёр жишээ дуртад таныг дэмжиж чадахгүй. Тааш тэгтээ их гараа ингэртээ зөрүүлчихэд богц ажиллаа их пэдгэр байна. Хоёрдугаарт инх сайхан ерөнхий сайдыг дэмжиж чадахгүй. Ерөнхий сайд байсан та. Би таны ерөнхий сайд байхад үйлдвэрлэгч байсан. Та бол Монгол улсын аж үйлдвэрийг нураасан хүн байхгүй юу? 30 сая долларын төлөө Азийн хөгжлийн банкнаас тухайн үед авна гэж тэрний нөлөөнд орж, зөвлөмжөнд орж та Монголын 30-аас дээш хувьтай байсан импортын татварыг нойлсон. Зориг агсан тэр үед ингэж болохгүй штэ. Монголын аж үйлдвэр үндэсний үйлдвэрлэгч илгээрээ хэвтнэ гэж тантаа маргалдаад нэг хүн дутуу байна, сан дутуу шүү гэж хэлээ заргалдаад бараагүй шүү танаа засгийн газартаа. Би тэр үед та эдийн засагч зориг гишүүн философч тэгтээ та хоёрын улс орны хөгжлөө авч явах алсын харааны тусгал зөрүүтэй байна гэж ажиглаж ирсэн. Тэр цаг бол үнэхээр Монголын аж ахуйн нэгж Монголын үйлдвэрлэгч хүн дээр туссан. Өнөөдөр энэ хямралын үндэс гэж хэлж болно. Энэ 20 жилд манай Монгол улс бол үйлдвэрлэгч биш, зөвхөн хэрэглэгч орн болсон шүү. Ийм учраас таныг бас дэмжиж чадахгүй гэж хэлье. Түүнээс гадна одоо Монголын төр хариуцлага байх ёстой. Бид худлаа хоорондоо нэг нэгийг магтаад нэг улс төрч юм шиг тэгээд ал мөрөөр алцаад байх шаардлага байхгүй. Үнэхээр төр хариуцлага тооцох чаддгийм байна. Энэ парламент улсын их хурл хариуцлага тооцох чадамжтай байна гэдгийг бас харуулах хэрэгтэй шүү.